За өнөөдрийн хар хорин зоогаан одоо түүх соёл уламжлал монголчуудын ёс заншлыг нийтэд төвөөх зорилготой энэ ярилцлагад одоо та бидний сайн танил одоо манай нэр жүжигчин Гомбын Залбоот маань оролцож байна. Одоо энэ жил бол сайхан намар болж байна. Намар ч сайхан байна уу? Оо тасархаа. Намар сайхан болдог болсон биш үү? Одоо ч ер нь. Тэр нэг хамгийн гоё өдрөстэй намар тийм ээ. Тий. Тэгээ бид энэ цоврал нэвтрүүлгээр бол ер нь монголчуудын уламжлалт, ёс заншил түүнийг энэ залуу хойч үедээ үлдээж өвлүүлэх. За түүний энэ монгол залуучуудын ёс уламжлалаа мэдэх ирмэлзэл нь ямар хөө байгаа нь ер нь яаж мэдүүлэх ёстой юм юугаар бид нар бахархаж явах ёстой юм гэдгийг нэг юм таны мэдүүлэх чиглэлээр энэ цоврал ярилцлагууд хийгээд байгаа. Тэгээд энэ ярилцлагатай бол энэ манай энэ ариун сайхан энэ чин зориг гэдгийг одоо энэ гар бие оролцож бүтээн байгуулсан энэ Алтан гац рестораны салбар хар хорин гэдэг сонгож аваад тэгээд энд чинь нөгөө монголчуудын ёс уламжлал бидний нэг эд хүчрхэг явсан үеийг өөрсөнд нь яг мэдрүүлэх юм бүтээн байгуулалт гэсэн залуучууд байгаа. Тэгээд тэнд одоо сонгож аваад тэгээд ярилцлагууд цоврал ярилцлагуудаа хийж байгаа учиртай л да. За. За ямар ч байсан тэгээд өнөөдөр бас тэгээд би ч одоо Алтан гац ресторан бол 4 замын одоо тэр ресторанд бол гарч ирсэн. Орох болгонд нэг юм одоо зөөлрөгөө таны хэлдгээр ирээдүйн өсөж хүмүүжж байгаа хүүхэд багчуудаа Монгол ах уу, Монгол ёс зүй гэдэг юмыг одоо зааж өгөх гэдэг бол одоо урлагийн салбарт бол зөндөл гэдэг. Зүгээр яг Алтан гац рестораны хувьд бол тэнд ороход бол одоо нэг Монгол ах надад нэг тийм харагддгийн нэг гоё гэрмэр барьсан. Энэ салбарыг бол ерөөсөн мэдэхгүй яг анх удаа бол яг одоо нэвтрүүлгээр одоо таны нэвтрүүлэгт орж ирж үзэж байна. Үнэхээр орж ирээд нүд онгойлоо. Үнэхээр нэг Монгол ресторан гэдэг бол одоо яг л нэг ийм л байдаг байх гэдэг. Нэг давхарт нороо зогсож байсан чи дахиад дэше хоёр давхарт нэвтрүүлэгтэй шүү гэхээр хойшоо гараадсан чи энэ үүдэр баахан Хүлэгбаатарууд хүлээж аваад. Тий. Тэгээд үнэхээр гоё санагдлаа. Маш гоё санагдлаа. Тэгээ холн хүмүүс чинь бас яг тэр түүх судраа уншиж танилцах үзэж харахаас гадна нөгөө хоол эдингээ бас нөгөө биеэрээ мэдрээд тийм ээ бас эн чинь зарим хүмүүс тэгээд байгаа чинь мүзэд хоол идэт байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Тэр нь мүзэл биш шүү. Тэр нь мүзэргүү дээ. Тэгэхээр үнэхээр энэ хүмүүсийн нөгөө түүхээ таниулъя, өөрөөсөө нөгөө түүхээ мэдэрсэн түүнийг ойлгуулъя гэсэн хүний сэтгэлгээ бас өөр байдаг юм байна л да тийм ээ. Бахархаад тэр бахархалаа хүмүүс бас хөргөчий гэсэн юм ирмэлзэл бол залуучуудад баг шиг байна. Тэр нь бол их манад талархалтай их баярламар байгаа юм л да. Тэгээд яг энэ газар бол нөгөө ихэнх ёс уламжлал, эдээ ундааны соёл, за одоо урлаг уран бүтээлийн соёл те, хэрэглээнийхэн соёл, за дээр нь одоо энэ уламжлалтын бахархал, үндэсний ухамсар, үндэсний үжил төлөвчд бас их цаагаараа далд ухамсарт нөлөөлөх юм боломжтой юм шиг л санагдаж байгаа те. Тэгэхээр энэ бид одоо яг өөрөө чинь нэг дүгнэлт байдаг л баг. Энэ хүүхэд залуучууд одоо ялангуяа одоо нэг 40 хүртэлх насны залуучуудын дунд энэ уламжлалт үзлээрээ бахархах, түүхээ мэдэх энэ ирмэлзлэр нь ямар хөө санагддаг вэ? Ер нь яаж мэдрэгдэж байна? За одоо бол ер нь хэцүү шүү. Яг миний яг одоо яг Монгол хүн бол төрсөн гэдэг хувьд бол одоо нэг зинзи үе юу л нэг одоо техникийн 90 үед өгсөн гэдэг утгаараа ч юм уу нэг л нэг ер нь нэг Монгол ах уу, Монгол ёс чадвар, Монгол хэл яриа гэдэг бол одоо яг залуучуудын хувьд бол миний бодлоор уран бүтээлчний хувьд бол алдагдсан юм шиг санагддаг. Яг нэг ах уу гэж байхгүй. За яг хөө тэгээд мэдээж Монгол ахуйд бид нар бол Монгол ахуйдаараа өссөн. Бид нар бол үе үеийн одоо юмыг одоо үзэж үдийн насны хувьд бол тэгээд нэг сайхан түүх домогтой киноменондоо одоо ингээд гарсан тохиолдол тухайн үед ирсэн жүжигчид тэг нэг морин мал унахаас эхлээд
морд чөдөрлөхөөс, өрөөлдөхөөс эхлээл, богцоо хийгээс, сорвдохоос эхлээд нэг сайхан эмэйл хазаараа нэг ёс зүйтэй тохиод мордох, дөрөв холбоосоо нэг сайхан холбочих байдаг юм уу? Нэг амгаа зуузаа, сагалдраг, магалдраг гэл одоо бол ярих юм бол маш их олон юм байдаг. Тэр үед нь бол одоо бид нар бол одоо Ахмад уран бүтээлчтэй хөдөл яалчгүй. За минь одоо ингэдгийн одоо ингэнд морин дээр чи одоо нэг тийм сандал дээр суудсан юм шиг явж болохгүй. Энэ дээр чинь Монгол ирэх хүн бол ер нь нэлээд ганган явдгийн штэ мэндээ суулт муултаас эхлэн морины нуруу ядрахын тулд одоо морин дээр сайхан тэгшгэн зогсон их самсж явахгүй морь ядарна ер нь жигдэхин сайхан ингэж явна. Тэгээд одоо амгай зуузаа хазаар одоо давх гэж явахтаа хүртэл одоо хэмнэлийг тойруулж одоо машинаар бол хүн одоо жишээлбэл бартаа гаргадаг гэдэг шиг бас амьд эмтэн чинь бас л ингээд он таван дотор бас учраа мэдгүй давхгүй шүү дээ. Энэ дотор бас өөрөө хүн монгол хүн бол сайхан жолоодод гарах өөр хүн бол тэр чигээрэн дайраад харуулдаж унахч байдаг юм ингээд иймэрхүү ёс заншил тал дээр нь ахуй тал дээр одоо ахуйд ингээд жишээлбэл нэг гэр орон дотор ороод ингээд монгол сайхан тавилга одоо Театргоо мэдж байдаг одоо Эдгэн шинхий хийсэн одоо цүгэн цаг гэж юм бид нар хамтарч ажилласан одоо зөвлөхөр маш сайхан зөвлөхөр ажиллаж байгаа олон түүхчтэй хамтар ажиллаж исэн. Тэгээд нэг тийм ахуй дээр очиход бол одоо нэг цай самархад хүртэл нэг одоо шанаг хаашаа хараад самарх өөрөөгөө мэдгийг л хэлдэг. Одоо ингээд нэг сайхан самархан цагаа сайхан дээж өргөхөд одоо энэ бэлхүүснээс доош гарахгүй ер нь дээрээ барьсан бол дээрээс л өргөн ингээд доороос ингээд татах юм бол одоо эн чинь бас нэг онц биш гэдэг ч юм уу. За тэгэл ахуй дээрээс одоо сур илтгэж байдаг юм уу чөдөр ногтой харьцах гал ингээл янз янзын юм дээр одоо өөрсдөө мэддэг юм л одоо ялангуяа нурлагын сургууль төгсөөд шинхэн төгсөөд гараад ирсэн зинзи үеийнхэнд бол одоо бид нар бол одоо чадлаараа хэлдэг. Тэгээ ташуур машуур сайхан ингээд сайхан юугаар ташуурыг өөртөө яаж барих уу гэдэг ингээд боломжоор л бид нар ингээд заадаг. Тэгээ ерөнхийдөө ингээд Улаанбаатар хотын гудамжинд ингээд явж байгаа ч юм уу хөдөө орон нутагт ингээд явж байгаа ч юм уу ер нь ингээд нэг тийм нэг надад нэг тийм нэг Европцсон гэдэг юм уу дэлхийд их нэг дуурайсан ч ер нь нэг тийм л юм дуурайж явах шиг байна л да. Хүмүүссэн зүүсэн ч байдаг юм уу тэр талаасаа надад л их тийм гоочлоор харагдаад идэв. Тэгээд нэг сайхан ер нь сайхан Монгол эрхэн гэдэг бол ер нь л монголжоо маягаар өсөж байгаа эрхэн гэдэг бол Улаанбаатар хотод бол цөөхөн байдаг юм болов. Яг хөдөө орон нутагт бол одоо аргагүй нэг малчин удамтай энэ өвөлмжлэн дагаад өссөн ахуй дээр өссөн залуучууд бол гоё л харагдаж байна л да. Тэгээ энэ залуучуудыг одоо ерөнхийдөө одоо ингээл анзаараад гад хөдөө орон нутг руугаа илүү их морь унах одоо тэгэл морь унах морин аялалд явах ч гэдэг юм уу. Иймэрхүү юмд залуучууд одоо бас дуртай л болоод байна. Тэгвэл ер нь л яг одоо орон бүтээлчний хувьд ингээ харахад бол ер нь л Монгол ахуй ер нь л арилж байна. Ер нь алга болоод ямар ер нь л тэмх чимхэрэх юм одоо ингээ надад л тэгж харагдаад байна л жоо. Ерөөсөө л нэг тийм нэг юу байхгүй. Яг нэг тэр одоо Европцсан дэлхий дуурайсан одоо дэлхийн одоо гадаад юм. Би ямар сайдаа тэгдэж штэ. Англи хүн ирэл одоо хүнээс ирэл надад жишээлбэл надтай ирэл шууд англиар ярьдаг. Тэгэхээр бид нар заавал тэр үгийг нь олж өөрсдөө хай хүү гэж ярих хэрэгтэй юм шиг болцдог байхгүй. Тэгэхээр миний үзэл бодол тэгдэг байхгүй. Өөдөөс нь сайн уу гэж би монголоор яриад идэг байхгүй. Тэгэхээр үгүй хаа та ингээд англиар яалаг тэгвэл энэ улсууд миний хэлийг сурчаад надтай ирж монголоор ярих хэрэгтэй. Яахаараа бид нар энэ хэлийг сурч бид нар эдгэрт ярих хэрэгтэй гэж бас нэг хэл сурахгүй монхог болоод тэрүүгээр бас тэмцэл хийдэг шүү дээ. Одоо ер нь яг урлагийн хүний ойлголт дотор бол бас л бид ахуйгаас олдоод байна. Уг нь бол дандаа нийгэмс төрүүлж яваа улсчууд гэдэг юм уу сэтгэлгээ нөгөө дэвшил рүүгээ яваад идэг шүү дээ. Тэр нь зохиол утга зохиол урлагийнхны бол тэгж ярьдаг шүү дээ хүмүүс чинь. Тэгэхээр төөгчд бол бас ер нь консерватив талтай хүмүүс шүү дээ. Ер нь бол ер нь тэгж ярьдаг баг те. Ерөөсөө л хамгийн дандаа уучинсаг дандаа уучнаас сурталчилж яадаг. Тий. Гэт. Тэгэхээр яг нэг талдаа тийм. Тэгэхээр энэ түүхэн талаас нь хараад үзэхээр бол яг бид нэр яг энэ уламжлалт язуураасаа их алсараад байгаа юм шиг санагдчих жоох надад бол. Надад ч бас тийм. Тэр нь хэзийнээс эхэлсэн юм бэ?
гэдэг нэг гол асуудал бол та мэдээж дүүх нийгэм судлаач тариулна гэдэг. Шалтгааны нь олох тийм ээ. Хоёрдугаар тэгвэл энэ тасраад язгуураас холдоод байгаа язгуурын монголчуудыг яаж ахуурыг буцааж оруулах юм? Энэ тэгвэл энэ хоёрын ялгаа гараад байгаа энэ зааг үеийг яаж нэг ижил болгох юм гэдэг бидний яг тийм нийгмийн тулгамдсан асуудал руу бид нар яг одоо орчоод байна л да. Хотчлт маш хүчтэй явж байна тийм амар 60 оноос хойш тийм. Тэгээ хотчлт нь бол нөгөө уламжлалт ахуугаа хийчихсэн. Тийм. Ерөөс одоо ойлаа энэ бол шүүмжлэл биш гэж би бодоод байдаг. Улаанбаатар хотод баригдаж байгаа байшингуудыг хараа. Барилгуудыг гой шинэ өндөр 20-30 давхар барилгууд. Тийм. Энэ дотор Монгол уламжлалыг шингээсэн Монгол барилга гэх барилга ер нь байна уу? За ер нь байхгүй те. Байхгүй те. Байхгүй. Ер нь энэ ер нь дандаа л нөгөө барууны шилтэл болсон. Тий. Альч надад өндөр хөгжсөн хотод очиход хардаг байдаг байшингууд те. Тий. Байна шүү дээ ер нь. Ястаа тийм байхгүй шүү Тийм, нэр. Одоо ингээд- сүүлийн үед л одоо сайхан тэ цомцог гэр гэдгийг л одоо их томоор барьж ингэж байгаа болохоос тийм байшин бол байна. Өөр нэлээд өнгөрсөн юм шүү дээ. Тий. Хот дотор тэр гэр хэлбэртэй байшин одоо миний бодлоор бол улсын цирк байна. Тий. Бүхий өргөө байна. За тий. За ярмагт байдаг нөгөө спорт цогцлбор болдог. Тий. Гурван бөрөнгийн гэр шиг байсан байна. Бодоод тахад тийм Тий. үү? Бусд нь бол заадаг амбаргаан тэр балил тоочин байсан. Тэгэл энэ 2000 оноос хойш баригдсан барилгууд бол ерөөс уламжлалт тасарчихсан. Тэгэхээр бид нүдэн дээрээ харж тэгээ энэ нь бол бас нөгөө хүмүүсийн тэр сэтгэхүйд бас нөлөөлж явах шиг. Хоёрдугаарт миний нэг бодоод байдаг юм нь тэр энэ залуучуудад одоо бидний энэ өсөж байгаа үеийнхэнд язгуур руу н оруулах уламжлалаас нь таслахгүй байх энэ сургалтын нарийн бодлого ерөөс алга байх шиг. Тэгэхээр энэ хүүхдүүдийн буруу биш болоод байгаа байхгүй. Тий. Одоо яг чиний хэлдгэр хөдөө гарахад л бол Монгол хүн чинь гадаад хүн шиг болчиход. Яг Жуулчингаас ялгаагүй. Япон солонгос шиг л улсууд очиж шээ. Монгол хэлтэй л болохоос ер нь бол тий. Тэгээ өөрөөсөө Монгол шүү дээ бүр язгуурын Монгол шүү дээ. Зөвхөн монголчууд шүү. Тэгэхээр бидэнд яг энэ одоо нэг нь бол уламжлалт язгуураа хадгалсан энэ нүүдлийн ах уу те. Бэлчээр юм алаач хот өшгөлсөн манай иргэн шил. Одоо хөдөө 150 км-ийн цаана баг шүү. Улаанбаатарын радиусаар аваад үзв. За энэ дотор бол нөгөө биднээс тис ондоо одоо нөгөө шинэ үнэ чинь бий болгоод байгаа хотын нөгөө иргэн шилсэн гэж яриад байдаг бид. Суурин соёл. Тэгэхээр энэ хоёр чи яг ингээд бие биенээ өгөөсгээд ялангуяа тэр суурин соёл нь бол энэ нөгөө бидний уламжлалт иргэн шилийг шахаад тэгээ Монгол хүнийдэн дотор нь өөр хүн болгоод байна гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд энэ чи бүгд энэ суурин соёл руу бол тэмүүлээд байгаа ч тийм. Харин тий. Нашил гайрал язгуур байгаа шүү дээ. Тий. Тий. Суурин соёл дотор байгаа энэ хүмүүс маань бас нөгөө Монгол тэмүүлэл байна гэдгийг биднэрт миний бодлоор бол нэг наадмаар цагаан сар харагддаг. Үндэснийхээ дээл утсыг маш гоё өмсгөр тий. Өмсөөд тэгээ залуучууд ч бол өөр маш их гоё уран тансаг болгоод хоёр өдрөлт гэж гоё яддаг шүү дээ. Тэгвэл дотор нь байна. Энэ хэрэггүй ерөөс хэлэхгүй гавга. Тэгтэл гадаа. За тэг хөдөө явж байгаа залуучууд ингээс юм хараад тахад бас аван дээр зогсчоод бас нар зөв тойроод тахаа тий. Тэгээ нэг хориод нэг бас өргөчөөд тэр чинь цаана нь байгаа өөрөө юу гэж байгаа ч мэдгүй байгаад байгаа шүү дээ. Нэг ингэдгийг инлээ гэх шиг. Тэгсэн мөртлөө аваа болгоныхоо учрыг ойлгохгүй. Тий. Нөгөө мөрөгдөг шүтдэг аваа нь мөн үү? Эсвэл зүгээр хэл хязгаарын аваа нь эсвэл нөгөө хурдны морины зам заасан аваа нь гэдэг мэдгүй. Айл аваа ямар учиртай гэдэг мэдгүй. Тэгтэл аваа болгонд л ямар ч байсныг мөргөд иддэг. Гэтэл цаана энэ чинь харахаар юм байгаад байгаа үз. Тэгэхээр энэ нөгөө ахуйгаасаа алсарчаад байгаа, уламжлалаасаа тасраад байгаа, язгуураасаа холдоод байгаа энэ залуу хойч үеийнхнийг бол за та нар бол урлагийн хэлээр хэлж байна те. Одоо кино бүтээл хамтаар ажиллаж тэрүүгээр хэлээд ийм улс байсан шүү. Тий. Ийм бахархалтай хүмүүс байсан шүү те. Ийм зорим хүмүүс байсан шүү. Ийм мэдлэг ухаантай хүмүүс байсан шүү гэлээд шүү те. Тэр бол их нөлөөлж байна те. За өөр бас одоо яг нөгөө
Төгнийг мооханых яг нэг ном унш ном зам бол хийгээд тах. Тэрийг уншдаг алга тий. Тэгэхээр яг нэг мэдрүүлэх хэрэгтэй санагдав. Бага нэг дошин дээр гэдэг жишээлбэл одоо урлагийн салбарт ажиллаж байгаа улсууд уран бүтээлчид аливаа нэгэн одоо төгөн кино болоход маш олон залуучууд арын албанд ажиллаж байна. Маш олон жүжигчид гол дүрдэн тоглож байна. Энэ улсуудаа бид нар байгаа орчиндөө бол дээл бүслэхээс эхлээд нэг бүксээр муухай бүсэлждэг. Минь энэ чинь бөөр хамгаалж явах хэрэгтэй гэдэг мэгээр ингэж бүслэнэ гэж одоо бүслэлт ингэр заан ташаан толгой молгоос гэдэг юм уу. Тэд нар бол одоо байгаа орчинд л бид нар зааж байгаа. Тэнийг бол сурч байгаа. Дараа нь кинон дээр ингээд харахад тэр морин дээр мордож байгаа. Тэний ташуур барьж байгаа. Нэг мөр амгаа авчтаад хазаа барьж байгаа. Усалж байгаа эднийг харахад оос дажгүй болцсон эдэр байдаг. Тэгэхээр бид нар бол Дороо сурахаар дороо сурчаад байгаа. Дороо сурчаа. Тэгээ нэг сар орчим ч юм уу нэг сар гараа ингээл яг тэр мөр малтай хөр малтай сайд эмхтэд нь одоо хөр саагч байдаг юм уу одоо тогооны өрөм авахч байдаг юм уу нэг сайхан орой сүү хөөрүүлэхэд нэг ингээд нэг сайхан дангаас сайхан хөөс тогтоох хэвээр аргалын ингээд сайхан тохируулах хэвээр цогшуулж байжээд надад ч гоё өрөм тогтдог болцаахгүй хаалах салхи оруулах баг байх хэвээр гэдэг ч юм уу. Ингээд бид нар бол байгаа үед нь жилчгнал гэдэг байхгүй. Тэгээд ингээд дараа бас ингээд харахад бид чинь хөөхөн монголч болсон, дээлээ гоё хүмүүстэй болсон, бүх юмд бод ингээд сураад байгаа байхгүй. Тэгэхээр яг бидний өнөөдрийн энэ бас нэг хүрээндээ заагаад байгаа гэдэг шиг бусад салбарч гэсэн бас нэг салбарын ах нар тухайн үеийн улсууд байгаа шүү дээ. Тэгэхэд бол мэдээж олон залуучууд юугаа мэдэхгүй залуучууд байж л байгаа. Энэ залуучуудад бас нэг салхи малхин гараад явж байгаад нэг тэр дэний ах нар бол байгаа шүү дээ. Бас нэг ах өдрөөс ингээд нэг сайхан заагаад өгөөдөө бол өнөөдөр нь бас сурах болоод залуучуудын бурууч гэж юу байх вэ? Тэгэл яг таны хэлдгээд одоо ингээд яг энэ хотчоод байна. Одоо энэ хэтэрхий евроочод байна. Дэлхийг дуурайгаад байна. Хэтэрхий их одоо энэ сошиал ертөнцөөс юм үзэж байна. Эннийг их дуурайж байна. Эннээс их болж байна гэдэг л үнэн байгаа. Тэгэхээр тухайн эцэгчүүд өнөөдрийн зах зээлд ажил төрөлгээл ингээд бизнес гээл явж нөгөө мө хэд хүүхдүүд нэг сургуульд яваад ирдэг тэднэрт заах юм байхгүй 101 дагуулууд явахаар нэг ингээд чихвж хийсэн нэг пад барьсан тэгээ нэг гол дээр үл мах хэлүүд ичдэг хөдөө явж явах та нэг ганц удаа нэг шүүдэр дээр ч юм уу нэг хотын тайлаад нэг сайхан айргаар байдаг л баг. Гэхдээ ер нь бол айраг сайхан тараг мараг дүрхээ цагаан эдээ одоо 5 цагааны сайхан буян гэж байдаг нэг сайхан юу яага суу өргөгч байдаг юм уу. Тэгээ ээж аав суу өргөдөг л гэдэг. Тэгэхээр бас нэг ингээ өргөл ингээ сайхан хийдэг юм нэг уул ангаад энэ бол одоо дөрөвний Зэвбаатаргоо хэлдгээр нэг сайхан аваан дарахад за энэ юм очиртай аваа ингэж нэрлэгдсэн ийм аваа мэдхээсээ нэг ийм аймагт байдаг ийм сомонд байдаг ядаа тэнийг мэдж байгаа юм. Ингээд хэлээд ингээ тусдаа ингээ нэг байгаа орчинд залуучуудаа гоё ахуйгаар нь цэнэглээд яваад байвал бас үсэх юм бас гайгүй юм бол одоо таны хэлдгээр цусанд нь байгаад байгаа. Цагаан сараа шиний нэгэн хоёрын зүгээр аимшигтай гоё дээлнүүд өмсөөл зүгээр үнэхээр гоё харагдаж байгаа шүү дээ. Тий. Бүр баг хөвгдөөс ахуулаад тий бүгд өмсөж байгаа. Бүгд сайхан. Тий. Их гоё харагдана. Их гоё өмсдөг тий. Тэгэхээр яг одоо нэг мэдрүүлэх одоо за кино урлаг бол хүмүүс яг тэр 70 ухамсарт тий. Сурах хэвээр жүжигч хүн бол сурах хэвээр гэдэг юм тий. Цаана хийгээд өгöd идэг. Тий. Нэг 24 дэх кадр үлээ юу лээ. Нэг ганцхан тэр чин тэр хүнд нөлөөлж байгаа нөлөө их чухал байгаа тий. Тэгэхээр бидний энэ бас орхид болоод байгаа юм манай одоо эдийн ондааны соёл гэж бас байна. Байна. Тэр одоо бид тэр ингээд энэ зоогийн газар суугаад одоо 74 өндөр ингээд тавган дээр тавьчихад тэрийг хоёулаа утга сэрээ барьж идэхгүй дээ. Идэхгүй дээ. Тэ. Тэгэхээр утга сэрээ барьж идэж байгаа юм бол ямар харагдах вэ Монгол. Тэгэхээр л нэг буруулах шүү дээ. Тэгээ ингээд тий. Тэгэхээр чин тэр хүүхдүүдтэй одоо зааж өгнө тэр чин хаанаас нь эхэлж огтлох юм тий. Тэгээд алаа яаж идэх юм. Аль талаас нарийн талаас нь барих юм бол гараараа утга сэрээгээр тал ингэж тал идэж байгаа ер нь Монгол хүн бол дөрвөн өндрийг одоо хутга сэрээгээр идэж байгаа ер нь яг чанаа тавьдсан одоо сайхан малын махыг бол авчаад тавган дээр хутга сэрээгээр идэнэ гэдэг бол нэг л тийм бохгүй байна. Монгол биш л болчихгоо тийм. Биш л болчихгоо бохгүй. Тэгэхээр чи одоо яг энэ Монгол ингээд зоогийн газар суучаад одоо энд чинь мандандаа тэр эдийн ондааны соёлыг бас мэдрүүлэх гээд байгаа бас газар байгаа шүү дээ. Тийм. Монгол хоолд ерөөсөө 90%.
Би одоо бодохдоо одоо энэ Алтан гац гэдэг ресторанд одоо тантай яриа сууж байгаа. Алтан гац рестораныг би яг жинхэнэ гоё, жинхэнэ Монгол ах байта Монгол гоё ресторан. Би бас тэр яг дөрөв ярьжсэн 400-ын дэнд байдаг ресторанд би очиж ирсэн. Одоо гүзээний хорхог за тэгэл 5 цулын шүл. Одоо ярьсан чинь амнаа жоохон шүлс бодгоо гэдэг шиг. Тэгээ би одоо бас Алтан гацын одоо яг энэ захирал дүүтэй Шинзотой бас ярьж байгаа. Шинзо эдний захирал Монгол түүх байна штэ. Зүгээр нэг боолын түүхээр ч юм уу ингээл юм хийхдээ бид нар ямар түүх хийх юм бэ штэ. Бүх түүх байна штэ. Яагаад ингэж одоо гоё байж болтго юм бэ гэдэг. Энэний төлөө одоо дүүнэстэй хөтлөө зүтгэж байстэй гэл ингээд их цөстэй л дээ. Нэг Монгол байлгахын төлөө энэ сайхан одоо ирээдүйн залуучуудад энэ Монгол ахаа гоё. Ямар сэндэл одоо энэ Алтан гац гэдэг сая ингээд ороод ирэхэд энэ шин салбар бол одоо нүдэнд үнэхээр тусч байна. Одоо эндээс бол түрүүний Үлзбаатаргоо хэлдгээр одоо залуучууд орж ирээ хоол идэхэд бол нэр музей үзээд байгаа музей эзэнгийн Монгол ахыхаа хоолыг идэх гээд байгаа юм байна. Ийм сайн одоо юу төрж байна. Тэгээд яг одоо бидний сууж байгаа өрөөнд ихтэл одоо энэ дэр одоо ингээд тэр хөөрг мөнгө аяг гал ингээд аягны урлаг юм. Дандаа хэрэглээ монголчуудын. Дандаа хэрэглээ. Хэрэглээний соёлыг юмнууд өгч байгаа. Ингээд харсан байгаа морин хуур хөгжмийн зэмсгүүд байж байгаа. Тэгэхээр энэ нөгөө энэ харьжаад байгаа өөрийн чи одоо гадны хүн бай Монголоо боль гэж ерөөсөө хэлсэн байхгүй гоо шүү дээ. Гэхдээ чи Монгол хүн бай гэж бас сурахгүй. Сурахгүй байхгүй одоо бүр цэцэрлэгийн наснаас ахуулаад дунд сургууль төгсдөл нь. Тэр үеийг чинь бол яг чи Монгол хүн бай гэж өөрөө гаднаас нь хэлж сургаж өхөл өгн үе байгаа байхгүй. Тэрнээс хойш хийчнээ сургаад бүр зодоод ч хэлэхгүй шүү дээ 18 наснаас дээш болол. Харин тий. Сурахгүй шүү дээ багаас нь төлөөсөөгүй заагаа. Тэгэхээр чинь яг энэ жоохноос нь ахвал нөгөө цагаан сар наадмаар хөөхтэй дээл өмсөд явдаг тэр сэтгхүү дээр нь л одоо энэ нөгөө боловсролын нөгөө салбарынхан тийм ээ эднэр сургалтын системд оруулаад чи гэр барихгүй чи гэсэн гэрээ барьж чаддаг байх хэрэгтэй. Би сая нэг солонгос монголчуудад Монголд ажилласан нөгөө нэвтрүүлэг хийсэн нэг нэвтрүүлгийн хэсгээс үзлээ л дээ. Солонгосууд их ирээд шүү дээ монголч. Тэнд бол энэ Монголд энэ Япон солонгосууд яагаад их ирээд байна гэхээр тэд нар чи яг монголчууд шиг юм чөлөөт байдал хайгаад нэхэд шүү дээ. Тэ жинхэнэ эрх чөлөө гэдэг чинь Монголд байдаг юм. Монгол өдөө байна. Таавар амьдрч байгальтайгаа яг зохицож байна. Тэр жинхэнэ хүний амьдрал байдаг юм. Дөрвөн гөлрөлтэй сүртэй цагаан амьдрч үү те. Тэрийг бид нар болохоор яг өөрөө дотор нь байж ич нөгөө өөрийн эрдэнэ хажуудах эрдэнэ хайхардгүй мэн гэдэг шиг. Яг уцрагсыг хаяад ил. Таны яг сая гадны хүмүүс хайгаад ирээд яашаа. Яста миний тэрхэд ёнкод орж байна. Яста нэг яг ийм жижигхэн цэцэрлэгээс нэхлээл за би за миний хүүхдүүд та нар бол монгол хүн. За би бол монгол хүн гэдэг ийм одоо монгол хүн гэдэг яг тэр тохоо миний дөрөвний яриад байдаг тухайн салбартаа л энэ ахыг заахад бол одоо жүжигчин хүн бол яачгүй одоо ингэ хэлэхэд бол заахаа нэг сурах хэрэгтэй байна. Жүжигчин бол бүхнийг чадах хэрэгтэй гэдгээр яг одоо чи монгол хүн байх юм бол чи монгол хүн тоглож чи монголд байх хэрэгтэй гэдэг зайлшгүй дээр сурж байгаа. Яг тэдний зайлшгүй сурдаг гэдэг шиг цэцэрлэг одоо энэ юунд бол одоо яг тэгээд жишээлбэл одоо нэг юм гэр байлаа гэж бодоход жоохон хүүхдүүдэд ханыг одоо боох тийм ээ одоо ингээд хөөрхөж чадлаараа гэр барих туурагдаа дээвэрдээд ингээ барихчил одоо эн чинь уг нь бол тэгээд нэг хөөрхөн модонд өхөр төрөгч байдаг юм уу ингэж ирэл шохоо ингэж тавина ингэж хээжвчлэн гэдэг юм уу ингээ заахад бол бас нэр яг таны хэлдгээр бол бас гоё сургалт явуулдаг. Тэр хоол идүүлдэг. Тий. Одоо ингээд зарим Монгол хоолтой газар ч нөгөө 5 цулын шүл зөгчхад тэгэдгүй энэ шүлнөөс чинь үзээ амтагдаад байна. Бөөр амтагдаад байна гэж яддаг чинь 5 цулаа мэдгүй ямар хоол гэж бодоод байгаа тий. Харин тийм ээ. Тэгэхээр чинь энэ нөгөө бид нар чинь яг өөрийн мэдлгүүгээр нөгөө хүүхдүүдэд бас алсруулаад 5 цул гэдэг хоолыг л одоо бид нар хамгийн амттай хоол. Одоо ингээд 5 цул чанаад явахад хүүхдүүд ер нь баг хамраан шинггээд байна уу яагаад байна. Ийм бол тэгээд юу гэсэн үг наач та хамгийн гоё хоол гэж одоо шимтэй хоол нь байдаг. Хамгийн шимтэй хоол энийг эзнээр одоо 5 цулын хүний 5 цулын эргэтэн цайн байдаг гэл ингээд янз янзаар тухайн үедээ бол ингээд заагаад за одоо ингээд элэг нэг жоох сүлт эн чи ийм гэл ингээд
Уг нь хүн идэхгүй одоо ч нэг шиг бол ер нь малын мах ерөөсөө битгий идчихээ цагаан алтан болцгоо гэдэг сурчлагаа хийвсэн шүү дээ. За тэгсэн баг тий. Нөгөө энэ чинь малын мах тэгэл хөрхи алуулцсан амтны юу гацгүй чимээрэл тий. Тэгэхээр энэ чинь бол нөгөө яг бидний уламжлалт ахуйгаас холдуулах юм. Гэтэл Монгол хүн одоо төрсэн эмэгтэй цагаан будааны шүл ууга тэнхрэхгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тий. Сайхан заавал хоньны шүл. Хоньныхаа хар шилийг мөөгтэй зөөгтэй жижиг хурган мөөгтэй гэж хэлдэг юм тий. Тий. Сайхан хурган мөөгтэйг шүл уухад бол Монгол хүн тэнхрэх шүү дээ. Тий. Түүнээс цагаан будааны шүл уугаад тэнхрэхгүй шүү дээ. Цагаан будааны шүл гимчил хийжүүл тэнхрэхгүй ч. Яг тэнхрэхгүй. Хайргуур цэгүүдэд алга болно шүү дээ. Тэнхэрдэг хүмүүс нь өөр газараа байж чинь. Тэгээ одоо нэг жоохон ханаа төрлөө хичээл хүмүүс тэгдэг үстэй. Сайхан. Адууны сайхан мах чанаал аарцаа хийж байгаа л. Тэгэл халуун аарцтай сайхан адууны шүлтэй сормостой уугаал. Йоо. Одоо энэ яриа бол байдаг шүү. За одоо эсвэл бидний үед ингэж үлдчихэд байна уу? Эсвэл доод одоо үеийнх ерөөс хүүхдүүд харагдахгүй. Жага ханаа төрөөс. Адууны мах аваад нөгөө сайхан аарцтай шүлтэй ингэж идэх гэх. Үнэхээр алга болдог л байхгүй. Монгол тохирдог л байхгүй тэр. Тий, бидний чи бие организм чи шал. Яг энэ байгальдаа таарцсан хүмүүс. Тий. Байж байгаа шүү. Тий. Тэгэхээр яг Монголын би таарсан хоол бол Монгол хоол гэдэг бол үнэндээ л тохирцсон л байдаг л хоол юм л. Одоо тэгээ ханаа төрчээд одоо Бээжин нугас идэхээр ханаад гайг болохгүй дээ. Тий. Ачны халуунаагаа идэх болохгүй дээ. Ачны халуунаагаа идэх садаад өвдөд ундаг. Тэгэхээр чи энэ чинь яг бидний нөгөө Монгол хүн гэж хоол унднасаа ахуулаад тэгээ хэрглэж байгаа юмнаас ахуулаад өмнөд хой төршүүдээс өөр шүү, өөр юм аа. Их өөрөө. 10 Европынаас өөр юм аа гэдгийг л ойлгох. Тэрнээс эн чинь ондоош гээд заавал нэг ялгаатай хүн байх гэдэг юм биш шүү дээ, тий? Тийм шүү дээ. Ерөнсөө. Бидний тэр хэдэн 100 мянган жил ингээд энэ газараа төрж өсөөд амьдраад ирсэн, үеэс үед ирсэн. Энэ уламжлал чинь чамаг дамжаа цаашаа өөр хөгдөд чи явна гэдгийг л энэ залуучууд маань их сайн багаас нь ойлгуулж хэрэгтэй байна. Загнаад бол хэрэггүй байх л да. Одооны хүүхдүүд гээл бүгд ирдэг шүү дээ. Одоо бид л одоо яг би одоо шивл өөрийнхөө хүүхдүүдэд Монгол ахыг ер нь дандаа л хэлдэг. Одоо эрэгтэйчээс эмэгтэйчээс Монгол ах гэдэг бол дандаа л хэлж явдаг. Эндэрт би хэлж байхгүй бол эдгээр аав болоод ээж болоод би хэлээгүй бол эдгээр нөгөө хүүхдүүдэд хэлж мэдэх юм байхгүй. Аавал сурсан юм нэг үе дамжиж өвгдөөдөөс үе дамжиж сурна гэдэг юм байгаад шүү. Тэгэхээр одоо би өдөө ах үдээр ингээд өссөн мал үдээр өссөн хүүхэд энэ аавыгаа дагаад за яста азтай боёнтой би тэнд ах үдээр төрсөн байдаг юм байна. Тэгээд тэнд мал үдээ аавыгаа дагаад одоо тэгэл хатирдаг моржароо мөргөл одоо бүхэл сайхан морийг л унсан аавыгаа дагаад тэгэл чөдрийн моринд чөдрөл тавьчаад өглөө чөдөртөө морой хайгаал явдаг. Авцраал усалдаг гэл ахгүй юм бол ингээд гоё заацсан байдаг. Тэгэхээр их боёнтой. Тэгэхээр тэр боёны эргээд би хүүхдүүдтэй бол одоо ингээд багтаа бүгдд нь ингээд ийм байх хэрэгтэй би бол хэлээд яваад байна. Тэгэхээр дараагийн миний хүү болохоо дараагийн одоо өөрийнхөө хүүхднэрт бас ингээд жоохон том болгоход нь бас ингээд заагаад. Гүйдэл нэг идээ засахад хүртэл цагаан сараар идээ засахад хүртэл би очиж одоо гэртээ байхдаа ингэж зассан заавал хоёлын заснаа гэдэг ингээд за ингээд жаргал зовлон тэгээд жаргалын дээд гэж ингэж тавина. За мах шүүс тавих юм бол ингэж тавина нэг одоо ингээд яг байгаагаар нь одоо ингээд 4 өндөр ингээд үзүүсээр нь ингээд тавигдаа бор богцсон ингээд тавигдана гэдэг ч юм уу. Хотхыг бол ингээд дээр нь тавихгүй яг хажууд нь ингээд тавина. Хүн рүү харуул тавихгүй ингээд бас нэг би бол заа тэгэл зодлоо яг үндэндээ бол одоо бас өөрөө бас монголчуу байлгахын тулд тарин тэр ийм л байж ижил яахгүй бол энэ хүүхдүүд чинь өөрийн мэдлгүйгээр харьцаад байгаа байхгүй. Өөрийн мэдлгүүд. За ухамсараас. Тэгээд нөгөө цаас эдийн нэмдэн жижигээс нааш сорохгүй. Хүн хэлээ ухаантай ч хэлхээс нааш ухаарахгүй гэдэг чинь тийм. Игээр хэн хаанаа дандаа хэлж явах хэвээр би тэрийг одоо бас үзэж суугаа залууч хүмүүс үзэж байгаа бах. Яг зөвхөн насных үзэж байгаа бах тийм. Дор өөрний хичээж ижил өөрөөсдөө авч үлдэх учиртай л гэж захимаар бодчихсон шүү дээ. Ер нь тийм ер нь одоо тэгэрээ хэдүүлээгээд тэрнээс биш Монгол хүн Монголдо хайргүй юм хүмүүс байхгүй хал байхгүй. Гэхдээ би нэг юм
сонссон шүү залбаатаа. За. Нилээн тохиор нилээн өмнө хэлсэн хамааралгүй ядуу явснаас хамааралтай баян явсан дээр биш үү гэж. Тэр чил одоо ингээ буруу ойлголт төрчих. Тий, тэр чинь зөвхөн нөгөө хэрэглээ баян затгалан байх тэрийг яриад шүү дээ тийм. За би саяхан одоо бүр 1 хоногийн 2 хоногийн өмнө үлээ. Бас энэ сошиал бас нэг юу уншлаа. Ингэж одоо монголчууд өөрсдөө биднэрт айсан болоод хоорондоо за хууль мөлний үйлчлэгээ байгаа юм чинь хуулийн чанга өмнө төрштөө нэг хэсэг нь болчиход яасан бэ гэсэн юм босдоо ирсэн би. Энэ хүн юу хэлж байна те? Энд чинь нөгөө тусгаар улсын мөн чанар тэр нөгөө улс үндэстний ялгаа заагийн мөн чанараа чинь мартцсан байна шүү дээ. Тэр мөн залуу хүүхэд биш. 30-40 бас нэг насаар нэлээд хүмүүс шүү. Бас нэг тогтцсон шохон. Ийм юм орж шүү дээ хэрвэр. Тэгэхээр оломжлолт ахуугаа ингээд бүдүүлэх гээд үзсэн нөгөө идж байгаа олоо соёлгүй баг хортоо гээд хилцгээдсэн ийм хүмүүс чинь ирээдүйд цаашаа одоо хүнтэй заагаа сургаад явал бид хэм болох вэ? Тэгэхээр би хэмбэ бид хэмбэ гэдгээл одоо яг л энэ алдагдах байгаа энэ цаг үеэсэл бид ухаарах хэрэгтэй юм санагдаад. Одоо яг алдагдаж эхлээд байна одоо энэ үе. Ер нь бол ингээд яг ингээл энэ тэнд ингээл явж хаад одоо орон нутгаар гарах гээд явж байгаа ч гэсэн ингээл харахад ер нь алдагдсан байна. Ер нь тийм амар болсон байна. Ер нь л ихээгүй байна да. Тэгээд би ингээл янз янз улстай таарах юм. Ер нь л идэгдсэн, ер нь л нөгөө театр гэлээ нэг юм ингээд тавихад нэг гэл цаанаг л гаш. Чимх идэх тийм ээ. Яг нэг өтөнд бариулсан л байна. Надад бол яг нэг хоньны сүүл нэг өтдөг шүү. Нэг иймэрхүү өтөнд ер нь бариулчихж байгаа юм биш үү? Яандаа гэсэн бол надад бол төрсөн шүү. Тэгэхээр бид нар одоо яандаа л гэж бодож эхэлнэ гэдэг чинь жоохон ухаарал эхэлж гэнэ гэсэн үг гэж бодож штеп би. Одоо энэ дээр чи яг холбогдоо тэр нийгмийн нэг сэтгцийн эрүүл мэнд гэсэн нэг зүйл байна да. Нийгэм эрүүл байна уу? Бас эрүүл биш байна уу гэдэг рүү бас ороо явчихсан шиг байгаа. Тийм. Юу суртал чи нийгэм. Чи баян бай. Чи одоо мөнгөтэй бай. Тэгжээ чи хүн шиг амьдрах гэсэн юм төлхөө явж штеп. Ер нь бол тэр дүүл орчиход байгаа юм шүү. Тийм. Ядуу хүн бол одоо өөрөөсөө болж байгаа. Чи арчаагүй байна гэсэн. Гэтэл тэр ядуу хүн чинь өөрөө шинэлэг амьдрах боломжийн нийгмийн бас их хэмжээгээр хааж штеп. Ер нь одоо тэгж өрөөнийхөө төгсөл рүү жоохон чангаруулаад хэлэхэд ойлаа тийм. Чангарах байхгүй харагдж байгаа тэр юм чинь. Энэ нь болохоор тэгээ хүмүүсийг бүр харьжуулаад тийм. Одоо бол тантай бол санал нэг байна. Одоо бас энийг бас ер нь ингээл харж байгаа одоо монголчууд их ууртай, амгтай одоо ер нь тийм нэг нөгөө суурин газрын зангаар шиг амьтай амин хөрж хичээх ч юм уу. Одоо нөгөө хятад хүнийг айгу муу хүн гэдэг шиг хятадсан 7 дор болох гэж байгаа юм уу мэдэхгүй нэг юм. Шарын шингийн хувьд бол одоо бол муу их өвдөрч байна. Яг одоо бий л болж ивэл бусд нь одоо ямар хамаа байх вэ? Одоо нэг баяжхийн, их хөрөнгөчхийн одоо улайрал гэдэг юм уу? Энэ дунд одоо ийм болоод байдаг юм уу? Яг тийм бол одоо бол ингээд тэр нь одоо бидний яг ухаарах цаг л болчихлоо л доо. Яг ухаарах цаг. Одоо энэс битэрл хоёулын өнөөдөр ингээд бас л Монгол хоёр эрхэн гэдгээр л зөдрөгөө битэр яриад байгаа боловч хүмүүс сонсож байгаа боловч хүн бүхэн нэг битэр шиг юм нэг дотроо бодолтой л яваа та. Тий. Тэгэхээр энэ бас нийгэмтэй холбоотой тэр нийгэм нь бас хүмүүсээ эвдээд яг хуу ардчлал бол мэдээж ардчсан нийгэм шүүмжилж байгаа юм биш л дээ. Ерөөсөө хэнийг шүүмжлэх вэ? Хоёул нэг байгаа байдлаар харж. Ардчсан яг энэ нийгэм дээр яг одоо бид нар нөгөө зарим улс төрчид нь ярьдаг системийн одоо гажуудалд орчжээ тий. Хүний хаягдсан. Хөрөн мөнгөний дэдэлчихсэн юм нь болохоор тэгээд уламжлалт нь хаягдаад байна шүү. Тэгвэл саяхан хүчирхэг болсон 60-аад оноос хойш хүчирхэг болсон өмнөд Солонгосыг хараад үзлээ. Өмнөд Солонгос бол үндсэндээ одоо бич түүхийнхэн киног төвж үзээд идэх юм уу? Түүхээр амьсгалж ирсэн ерөөсөө. Хүчирхэг болчоод эргээ хүчирхэг болсон чинь өөрийнх нь нөгөө язгуур нь мартагдсан байна гэсэн үг санаж байна. Тэгэнгүүт тэнд бас жоохон зөв эрүүл нийгэм байгаа учраас
За эдний чинь нөгөө түүхээр л өмөжвөл. Манайхайг бодоход бид нар ч юм уу түүхгүй болсон шүү дээ. Ядуу түүхтэй болсон. Дандаа эзлэгдэж болсон. Манайд ч одоо хэдэн зуун жил хараад байна. Гэтэл тэднийг дандаа солонгосон ухаантай үжирхийг юм нэгдэж чаддаг цол маш их соёлтой гэсэн одоо үдс суртлын кинонуудаар бөмбөгдөж шít. Тэгж. Улс нь асар их мөнгө өгч байна. Энэ чинь нөгөө нийгмийнх нь ард нийтийг чиглүүлж байгаа нэг том үдэл санаа үз. Гэтэл танаа киноныхан чи яаж вэ? Ингэж хүмүүсээс одоо сайхан сайжруулж хумсрын зэрэг ер зоригийн төрүүлэх ийм нэг уран бүтээл хийж яагээл хувнээс мөнгө босох гал яваад байгаа ч тийм. Хүнээс гоогуулахгүйгээр тийм. Гуйж байл тэгэл өөр юм хийн штэ. Нөгөөдөл нь болохоор над ямар ашигтай юм гээ. Эргэж одоо нөгөө төлбөрөө төлөхийн тулд бас нэлээд тийм үзэлт гаргахын тулд юу хийж болох вэ гэдгийг уран сайхны аргаар юу ч илэрхийлж магадгүй. Тэрэн заримдаа үзэгч түмэнд буруудан зарим нэг хүнээс мөнгө зээлсэн хүн эргээд нөгөө хүндээ мөнгө төлөхийн тулд бас үзэлттэй байхын тулд үзэл санааны яг одоо жишээлбэл манай одоо хоньны найр хөргөн хөө шиг одоо юм нэг улсаас өгдөгөл сайхан юм хийхэр байгаа. Тийм шүү дээ. Тэгэхээр тухайн зарлагдсан нэг хэдэн төгрөгөндөө за ингэ хийж өгөх юм үзэхгүй. Жохон ийм байхгүй болохгүй гээл. Тэгээд нэг жохон янз бүрийн дуурайдаг. Бодлогын кино байхгүй. Бодлогын кино байхгүй. Сайн зур одоо жишээлбэл бодлогын кино хийхэд тасаг төр нь одоо ойлгоод тэр яан тэр нь ойлгоод үжирхэг мөнгө өгөөд байвал яг л солонгос шиг юм манайх дутхгүй хийн шүү дээ. За түүх бол дуусахгүй юм ээ. Би бол нэг ингэж бодсон задгаа. Энэ одоо ингээл одоо жишээлбэл улсын их баярын наадам гэл ингэдэг шүү дээ. Тэгтэл одоо ингээл ардын хувьсгалын одоо ийм одоо үнэн үг ингээл ингэдэг байхтал яг энэ улсын их баярын наадмаар одоо баг хатаас ч юм уу одоо түүх л модохгүй. Тэгэхээр яг нэг түүхэн кино одоо 11-ний орой Яслын концерт үзэг одоо нэг түүхэн кино ард түмэнд нэг түүх одоо улсаас төсвийг гаргаад тэгээ наагуурн тэгээ бужигнуулцдаг улсууд байдаг л байгаа л да. Бужигнуулахгүй шиг нэг юм яг нэг түүхэн кино 11-ний орой ингээд Монгол даяараа ингэж энэ түүхийг үздэг. Наадмаараа ч байдаг. Ийм одоо байвал одоо гоё юм тэгээд одоо тэр одоо бүтэхгүй тохиолдов. Бүтэн батал тийм. Тэр нь бол одоо тэр бүтдэг тийм үзэл санаа бүтдэг тийм одоо хүмүүсийг ойлгодог. За тэгээд энэ түүгээр бахархдаг, уламжлалаасаа тасарч जैन холдож जैन гэдгийг мэдэрсэн хүмүүс бол тэр ярьдаг байгаа бах. Тэгээд тийм хүмүүсийг олшрох бах. Тэгээд тэд нь бас нийгмээ эрүүлжүүлэх бахаа. Энгийн нэг хоёр залуу гэхэд чинь одоо байгаа одоо бүх хөрөнгөө энэ хар хорин гэдэг зүйл рүү оруулаад тэр Монголын их эзэнт хөрөнгө явсан үед бид юу хэрэглэж юу идэж тий Монгол соёл бүтээж явсан гэдээ харуулж явна шүү дээ. Тэгэхэд чинь одоо монголчууд нийтээрээ үчээвэл одоо энэ хоёр залуу шиг 20 30 мянган хүмүүс гарч ир гэж бодож шүү дээ тийм. Харин тий. Ийм сайхан цөстэй сайхан ахуйгаа авч үлдээ. Энэ сайхан Монгол одоо үндэсний хоол одоо дэг жай гэж үзүүлээгээд ингэж одоо зүтгэж байгаа юм сайхан залуучууд байна. Бисээ орж ирд үнэхээр бахархлаа. Гүчиж юу хийцээ бэ? Ер нь тийм шүү харин. Тэгээд ямар сандаа би одоо энэс бараг энэ олон сайхан хүмүүстэй төвчд, дулс төрчд за найруулагч урлагийнхан ингээд хүмүүстэй гол нөлөө хүнд ер нь өг нь хурж хүмүүстэй ингээд бас тийм цаврал ярилцлага хийгээд байгаа байхгүй. Тийм. Миний хөрхөөгөө болж бодлоо. Би маш олон хөрөх байх гэж бодсон. Гэхдээ ер нь бол одоо ингээд яг Монгол хүний бодож тэ би одоо ингээд тантай ингээд суугаад ярина гэж одоо төсөөлж байсан. Өнөөдөр үлзий бодлоготой бас ингээд энэ нэвтрүүлэгт өргөдөө тантай ярьж гонё гэдэг нь надад бол ястай юу гэдэг вүлээ нэг нэрдрийн одоо заагаа байлаа гэдэг чинь үнэхээр сайхан байлаа. Тантай ярих нь үнэхээр гоё байна. Танай сонсох юм их байдаг. Би таны яриаг ингээд сонсоол өөр байдаг байхгүй. Тэгээд өнөөдөр хажууд суудсан бас нэг хөөрхөн үзэл бодлоо илэрхийлээ бас юу гэж бодож байгаа нэг юм бай гэд бодоо сууж байгаа бас надад сайхан байна л зөө. Баярлалаа. Намайг үнсэнд. За ингээд өнөөдөр бид хоёрын энэ яс уламжлал за байгаа байдал харьцаж байгаа түүнийг одоо хэрхэн бас авчрах уу наашинтэй бүгдээрээ яавал Монгол байх уу тэр хэдийг одоо яаж одоо Монгол хүн хэвээр нь хадгалах уу гэдэг талаар ярилцлаа. Тэгээд бид тэр яриаг бас сонссон хүмүүс нэгийг бодож ухаарах байх гэж бодож байна. Нэгийг бодох байх гэж бодож байна. Бас нэлээдгүй олон санал хэлэх байхаа гэж бодож байна да.
ингээд хоёулаа энэгээр ярилцлага өндөрлөе та. Баярлалаа. Тэ уран бүтээлийн их амжилт хүсье. За ерөөл олон сайхан түүхэн кино бүтээгээрэй. олон сайхан түүхэн кино хийхэд таал ирнэ шүү дээ. Танаас үлгээ авч ирсэн бид нар чи хийн шүү дээ. За баярлалаа. За тэгээ бид бүхний энэ сайхан ярьсан яриа ирээдүйн Монголын одоо ирээдүйг болсон олон сайхан залуучууд мань одоо битэрийн ярьснаас бас нэгийг удаж хоёрыг тунгаагаарай. Одоо бас яг битэрийн яриаг сонсож байгаа аав ээжүүд өвөө эмээнүүд байдаг бол одоо жоохнуудад бас энэ тухай бас нэлээд сайн зааж өгөөрэй гэж бас хэлмээрэн. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт өрсөн одоо Элзбаатар одоо баярлалаа. Миний хувьд баярлалаа. Монгол түмэн эрүүл байгаарай. Саруул сайхан ухаантай байгаарай гэдгийг өрөөл төвшүүлье. Ерөөл бат сайхан оршгий. За баярлалаа.